Энэ агшны минь за багшийг нь ган хуйгийн сүгэр эрдэнэ гэдэг одоогоор энерги галт ухамсар чиглэлд орчлонд тэргүүлэгч авих мастер байна. За багш нь бол домен брендийг үүсгэн байгуулагч энергийн бүтээлэн байгаа энэ домен брэнд гэдэг зүйл. За домен гэж яг юу юм гэдгийг та нар маань YouTube-ээс харийн хүнтэй хийсэн тэмдэглэлээс олж үзэж болно. 3 цаг гарангийн бичлэг байгаа. Тэндээс ерөнхий их сурвалжаа та нар авч болно. Багш нь үүнийг ойлгоцсон учраас багшийнх нь бүтээгч чадамж нэмэгдсэн. Гол нь хүн юу хийж байгаа бүрэн мэдж хийх. Бас та нар маань энергийн бүтээл хэрэглэхдээ тий багшаас судалж авч хэрэглэхдээ юу хэрэглэж байгаагаа бүрэн мэдж хийнэ гэдэг тухайн хүний болон багшийн чадамж нэмэгдэж идэг. Ялангуяа хүн юу хийж байгаагаа бүрэн мэдж хийх, бас юу хийдгүүлж байгаагаа бүрэн мэдж хийнэ гэдэг таны чадамж нэмэгдэж идэг зүйл. Тэгээ багш нь энэ домен гэж яг юу юм? ESP гэж яг юу юм гэдгийг ухааны, гүндэн, цөмдөн, бүд эцсийн потенциалт нь хүртэл ойлгоцсон учраас багш нь одоогоор энерги галт ухамсарын чиглэлд орчлон тэргүүлэгч байгаа. За багшийнхан гаргасан одоо энергийн бүтээлүүдээс одоо нэг зүйлийг л танилцуулах. Гар утасны нэг шар зүйл нь асан байна уу? Энэ маш нэгэн. Энэ болохоор энергийн хаалт. За ганцхан гар утсан дээр биш бүх юм дээр наач хэрэглэнэ. За энэ энергийн хаалт нь гар утасны вирусээс 100% хамгаалж байгаа. За дэлгэсний нөлөөллөөс 100% хамгаална. За манай хамаатны дүү нөдлөн над дээр хэлсэн. Таны энэ гар утасны энергийн хаалтыг нааснаас хойш би мөрөөдөд тоглохоо болсон гэд өөрөө ирж хэлсэн. Ер нь утсанд тааламжгүй дуудлага хүртэл ирүүлэхгүй өөрөө тасалдаг. Супер дээд оюун санаатай зүйл байхгүй юу? Ер нь ингэдэг ид шидэв өндөр дэвшилт технологи хоёр ялгаа авахгүй гэж. Багшийн энэ бүтээлүүд бол өндөр дэвшилтэд технологи баг.